Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар ч хажир ахгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Өнөөдрийн ярих хэрэг маань 2017 онд гарсан ноцтой хэрэг юм. Нийслэлийн гэр хорооллын нэгэн гудамжнаас шууданд хийсэн эмэгтэй хүний цогцос олдсон нь олныг чочроосон. Тухайн шуудаг нээн үзэхэд 35-аас 40 орчим насны эмэгтэй хүн байсан бөгөөд тухайн үед талигаачийн хэн болох арга гэрийг тогтоохоор хууль хүчний байгууллагынхан тодорхой хугацаанд ажилласан бөгөөд улмаар хэрэг толбогдох этгээдийг тогтоож чадсан юм. Шалгалтын явцад талигаачийн хамтран амьдрагч нь уг хэрэгт холбогдсон амь насыг нь хохироож улмаар цогцыг нуун далдлах зорилгоор шууданд хийж гэр хорооллын гудамд авчирч хайсан нь тогтоогдсон байна. Тэгвэл шүүгдэгч нь яагаад ийм аимшигт хэрэг үйлдэх болсон бэ? Энэ хэргийн цаад шалтгаан нөхцөл байдлыг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Шүүгдэгч нь Улаанбаатар хотод төрсөн эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй. Тухайн үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан сөнгөн хайрхан дөрөвт хамтран амьдрагчтайгаа болон аавтайгаа оршин суудаг нэгэн байжээ. Хамтран амьдрагчаа удаа дараа зоддог, хамт айр хуудаг гэдгийг ойр хавийн хүмүүс гэрчилдэг ба хамгийн сүүлд амь хохирогчийг харсан гэрч мэдүүлэхдээ би сөнгөн хайрхан дүүргийн хороонд оршин суудаг. Тус хорооны 9-р гудамжны айлыг танина. Тухайн хашаанд 2 гэр байдаг бөгөөд баруун талын гэрт нь аав нь гих нэг хөгшин, нөгөө гэрт нь хүүн их нэртэйгээ хамт амьдардаг байсан. Эхнэр нь хэд хоногийн өмнө нас борчгсон гэж ярьж байсан. Талигаач нь намхан нуруутай 35-аас 40 орчим насны нэг хөлн хазгардуу эмэгтэй байсан. Нөхөртөөгөө хамт нийлээд арх уудаг. Арх уусан үедээ нөхөр нь түүнийг аимшигтай зоддог байсан. Би талигаачийг хамгийн сүүлд өнгөрсөн 7 хоногт харсан. Тухайн өдөр 17-оос 18 цагийн орчимд гэртээ байж байхад гудамжинд эмэгтэй хүн болоочтой би өглөөштэй гэж орлох чимээ сонсогдсон. Тэгээд гэрээсээ гарч хашааныхаа жижиг хаалгыг онгойлгон хартал манай хашааны булангаас баруун тийш 7-8 метрийн зайд талигаач газарт бүксэн дээрээ суусан, доошоо бүгдсэн байдалтай байсан. Хажууд нь түүний нөхөр болон хадам аав нь байсан. Нөхөр нь талигаачийн биеийн зүүн хэсэг рүү 2-3 удаа өшгөлсөн. Хадам аав нь та хоёр хашаандаа орж зодолтоош гэж хэлэхэд талигаач би орохгүй. Гэрт орохоор танаа хүү зоддог биздээ гэж хэлсэн. Нөхөр нь талигаачийг өшгөлж байгаад босгүй болохоор нь зүүн мөрнөөс нь барьж босгоод чирсээр хашаа руугаа оруулсан. Тухайн үед талигаач хар өнгийн бэлтгэлийн өмд цамцтай байсан бөгөөд нэг хацар нь хөхөрсөн харагдсан. Түүнийгийн хүү нөхөртөө чирэгдэн орсноос хойш дахин огт харагдаагүй. Тухайн болсон үйл явдлыг би тод санаж байна. Учир нь тэр өдөр миний утсанд халамжийн 140 мянган төгрөг дансанд орсон тухай мессеж ирсэн байсан. Талигаач түүний нөхөр хоёрыг арх хуучгсан байхаар нь халамжийн мөнгө аваад арх хуучгсан юм болов хэмээн бодсон. Уг нь талигаач байнга л гудамжинд явж байдаг хүн. Ийм олон хоногоор огт харагдахгүй байх тохиолдол өмнө нь байгаагүй. Заримдаа шөнө гудамжинд хашааны болонд гэрлүүгээ харсан айсан байдалтай зогсож байдаг байсан. Талигаачийг нөхөр нь байнга зоддог талаар манай энд хавийнхан бүгд мэднэ. Тэр үед хадам аав нь эрүүл байсан, харин талигаач болон түүний нөхөр хоёр хоёулаа сохтуу байсан. Талигаач би айгаад байна, би ормооргүй байна, намайг орохоор чи зоддог биздээ гэж хэлж байсан. Талигаач байнга нүдний шил маск зүүдэг байсан. Учир нь нөхөр нь байнга зодож нүд ам нь хөхөрдөг байсан. Миний харснаар талигаач орохгүй гих бүрт нь нөхөр нь хөлөөрөө бие рүү нүшиглөж хувцснаас нь зулгааж унгаагаад мөн толгой руу нь 2-3 удаа гараараа атган цохиж байсан. Нөхөр нь арх уусан үедээ зодохгүй байна гэж огт байхгүй. Байнга зодож байдаг. Хашаандаач зодно гудамжинд зодож байсан хэмээг мэдүүлдэг. Өдөр нь их үг гэрч харсан үйл явдлаа гэрчилдэг бөгөөд орой хажуу айл нь дуу чимээ сонссон талаар мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Тухайн мэдүүлэгт нь би одоогоор хүүхдээ хараад гэртээ байдаг. Манайх энэ хашаанд 10 гаруй жил болж байна. Манай зүүн талын хашаанд нэг өвгөн хүү бэр хоёрынхоо хамт амьдардаг юм. Өвгөн тусдаа нэг гэрт, нөгөө гэрт нь хүү бэр хоёр нь амьдардаг. Хүү бэр хоёр нь үргэлж сохтуу. Шүн болохоор орилж хачгараад зодолтоод байдаг. Одоогоос 4-5 хоногийн өмнө байх. Яг хэдэн гэдгийг мэдэхгүй байна. Орой 23 цагийн үед зүүн талын хашаанд нөгөө ихч аллаа гэд хашгараад байсан.
Тэгснээ орилж байгаад чимээгүй болсон. Харин маргааш нь билүү тэр өдрөө билүү нилээн бөөлөх чимээ зүүн хашаанд гараад исэн. Тэр өдрөөс хойш орилж хашгирах чимээ гараагүй хэмээн мэдүүлдэг. Ам хохирогч нь нөхөртөө үргэлж байнга зодуулдаг байсан бөгөөд зодуур дарамтыг нь тэсгүй авга эгчдэрээ очин тэднийд байх хугацаанд нөхөр нь болох шүүгдэгч ирж буцааж гэртээ авчирдаг байжээ. Мөн ам хохирогч нь толгоондоо хүнд бэртэл аваад гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр байж байтал урд нь сууж байсан нөхрийнх нь эгч болох хадам эгчтэйгээ тааран одооны суусан нөхөр нь байнга зоддог хэцүү байгаа тухайга мөн ярьж байсан байна. Шүүгдэгч хамтран амьдарч байгаа амь насыг хөнөөг хэмээн анх цагдаа нарт мэдүүлэг өгөж байсан ба хэрэгээ нуун төөрөгдүүлэхийн тулд худал мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлгийг нь бүгдээрээ одоо сонсцгоё. 2017 оны 9-р сарын 8-ны өдөр талигаач бид хоёр ааваас мөнгө аваад шүдний эмнэлэг явсан. Тухайн үед талигаач шүд өвдөд байна. 100 г арх аваад өгчих гэхээр нь авч өгсөн. Тэгээд эмнэлэг дээр очиход арх хүнэрдэж байна гэд эмчлэлгүй гаргасан. Тэгээд талигаач зүүн салгаанд байдаг урд нь хамтран амьдарч байсан хүнтэйгээ уулзахаар яваад эргэж ирээгүй. Энэ хэрэгт ирээд байгаа адиал орны бүтээлэг давуу зэрэг нь манайх биш бөгөөд зөрөөд байгаа. Би талигаачтай архиулаа гэдэг асуудлаас болж маргадаг байсан. Гэхдээ нэг их зододгүй байсан. Хохирогч над руу ойрлоод дайраад байхаар нь гарын буглах хэсгээс нь ганц хоёр баддаг байсан. Намайг цагдаа нар дарамталж зодож хэрэг хүлээлгсэн. Би энэ хэргийг хийгээгүй. Би ам хохирогчтой 9-р сарын 8-нд уулзснаас хойш уулзаагүй. Энэ хэргийн талаар мэдгүй гэсэн мэдүүлэг өгөж хийсэн хэрэгээ хийгээгүй, уулзаагүй мэдгүй хэмээн ичигч үгүй хэлж байсан. Шүүгдэгчийн яриад байгаа зүүн салаанд ам хохирогчийн өмнө нь хамтран амьдарч байсан хүнтэйгээ уулзахаар явсан гэж хэлсэн залуу нь ам хохирогчийн хуучин нөхөр нь бөгөөд хуучин нөхөр нь нас бараад нэлээд олон жил болсон байсан юм. Үүнийг энэ шүүгдэгч мэдлгүй мэдүүлэгтэй тухайн хүнийг амьд байгаа мөн тэр хүнтэйгээ уулзахаар явсан хэмээн худал мэдүүлэг өгсөн. Ам хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу төрсөн дүүн мэдүүлэгтэй. Ам хохирогчийн шүүгдэгчтэй танилцаад 3-аас 4 жил болж байгаа. Талигаач урд нь над руу уцаар ярихдаа шүүгдэгчийг зодсон гэж ярьж байсан удаатай. Тухайн үед би ажил ихтэй хөдөө гадаа явж таарсан юм. Шүүгдэгч түрүүн эгчийг зүүн салаанд хамтран амьдрагчтайгаа уулзахаар явсан гэж ярьж байна. Зүүн салаанд талигаачийн нөхөр нь амьдардаг байсан ч нас бараад удаж байна. Тэрнээс хойш ихч ганц нэг балгадаг болчихсон ба тэгж яваад шүүгдэгчтэй танилцсан юм. Ам хохирогч нь 2 хүүхэдтэй хүүхдүүдэд тэжээгчийн алдсныг тэтгэмжийг тогтоолгоогүй байгаа. Энэ 2 хүүхдийн нэг нь аавынхаа талын хүмүүс дээр, нэг нь ээжийнхаа талын өвөө эмээ дээр байдаг хүүхэд юм. Шүүгдэгчээс 7,484,210 төгрөг нэхэмжилж байгаагаас оршуулгын зардал 6,884,210 төгрөгийг зарцуулсан. 500,000 төгрөг нь өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилж байгаа дүн юм. Гомдолтой байна. Шүүгдэгч талаас одоо болтол ямар нэгэн хохирол барагдуулаагүй байгаа хэмээн хэлдэг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1881 дүгнэлтэнд талигаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл учирсан бөгөөд тархины зүүн талын бөмбөлгийн чамархай болон суур хэсгийг хамарсан 1.5 см зузаантай 18-г үрчгэн 15 см-ийн хэмжээтэй хатуу хальсан доорох цусан хураа илэрсэн байна. Мөн хуйханд цус хуралд дуух, эрүүд завих, хамрын нуруу, чих буулга, тохой, бугуй сарвуу, цээж, хөх, мөр хэвлий, ташаа, умдаг, гуй, өвдөг шилб, шагаа тавхай, дал өгзөг, ууц хүзүү уруулд, цус хуралд, ташаа болон өвдгөнд золгоролт зэрэг маш олон тооны гэмтэл илэрсэн. Эдгээр гэмтлүүд нь хатуу мохой зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Өөрөөр хэлбэл цохиж зодсон гэсэн үг. Тархины зүүн талын бөмбөлгийн чамархай болон суур хэсгийг хамарсан хатуу хальсан доорох цусан хураа гэмтэл нь шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-ийн 3-т зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Бусад гэмтлүүд нь уг журмын 2-4-ийн 1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарагдана. Талигаачийн цогцост ямар нэгэн хордлогын шинж илрээгүй, үхэл хүргэсэн архаг хууч өвчин тотоогдоогүй. Мөн химийн шинжилгээгээр цусанд спиртийн агуулмж илрээгүй. Талигаач нь тархины зүүн талын бөмбөлгийн чамархай болон суур хэсгийг хамарсан хатуу хальсан доорох цусан хураа гэмтлийн улмаас нас барсан.
Энэ хэрэг дээр шүүхийн шинжилгээнүүд маш чухал баримтуудыг тогтоосон байдаг. Юуны өмнө талигач эмэгтэйн цусны бүлгийг тогтоосон бөгөөд 3 дугаар бүлгийн цустай болох нь батлагдсан. Дараагийн шинжилгээгээр хэргийн газраас олдсон гудас, хувцсан дээрх цуснуудыг ДНХ-гийн шинжилгээнд оруулсан байна. Үүний үр дүнд цагаан өнгийн гадартай гудсан дээр илэрсэн цус нь талигач эмэгтэйн цустай яг таарч байгаа нь тогтогдсон. Харин хар хансуутай улбар шар өнгийн цамц болон ягаан өнгийн гудсан дээр илэрсэн цус нь шүүгдэгжих болох нь шинжилгээгээр батлагдсан. Өөрөөр хэлбэл эдгээр шинжилгээнүүд нь талигач болон шүүгдэгч хоёр тухайн орчинд хамт байсан мөн хэрэг болсон газарт хоёулангийнхан цус илэрснийг нотлох баримтууд болсон юм. Ийхүү шүүхийн шинжилгээний дүгнэлтүүд нь уг хэргийг үйлдсэн этгээдийг тогтоох үндсэн нотлох баримтуудын нэг болсон. Ингээд шүүгдэгч нь гарах гарцгүй болж хэрэгээ хүлээхээс өөр аргагүй болсон. Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгээ хүлээн зөвшөөрөн хэрэгээ хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд тухайн мэдүүлгээс нь бүгдээрээ сонсцгоё. Гэхдээ шүүгдэгчийн одоо хэрэгээ хүлээгээд өгсөн мэдүүлэг нь 100% үнэн эсхийг нь бол бид нар мэдэх аргагүй. Ганцхан шүүгдэгч өөрөө мэдэж байгаа. Тийм болохоор та бүхэн дор бүрдээ сонсон хэрэг болгондоо өөрөө өөрсдийн гэсэн дүгнэлтээгээд явдаг байх гэж бодож байна. Ингээд мэдүүлгээ сонсцгоё. Би амь хохирогчийн хамт аавынхаа хашаанд тусдаа гэрт амьдардаг. Гэртээ орж ирээд бид хоёр 0.5 литрийн архиа хувааж ууж тусгаад дэлгүүрээс дахиад 0.5 литрийн хандгай нэртэй архи аваад буцаад гэртээ орж нэг аяг уучгаад орой ууя гэд архиа уугаагүй юм. Би талигаачийг хэд хоног гэрээсээ гадуур хаагур явж байгаад ирсэн юм гэж маргалдахад талигач намайг галын төмрөөр миний баруун ташаан дээр цогсон. Тэгэхээр нь би зүүн хасарлуунд баруун гараараа алгацсан. Тэгэхэд гэрийн хойморт байх модон орны толгойн мод хэсэг рүү толгойнхоо баруун хэсгээр талигач мөргөж унсан. Унаад чи намайг зодлоо гэд орилоод байсан. Тэгэхээр нь би одоо болий айл амтан унтаж амрах гэж байна. Нэг татъя гэж хэлээд сүүл тавсан. Хандгаа архинасаа нэг аяг уугаад унтах гээд зурагт үзээд твтгэхэд талигач одоо сайхан боллоо гэд хөлсөө арчаад исэн. Талигач унтахаас өмнө орноосоо босоод гэртээ хувинд бие засчгаад хандгаа архинаас нэг аяг өөртөө хийж уучгаад орондоо ороод унтахдаа намайг твэр гэж хэлэхээр нь би тврээд унтсан. Шөнийн 01 цаг өнгөрч байхад миний ам цангаад босоод ус уучгаад гэрээс гарч бие засчгаад тамхи тасчгаад нэг аяг архи уучгаад талигаачийг нэг аяг архи уухуу хэмээн сэрэхэд сэрэхгүй би нь хурчгсан байсан. Тэгээд би гайхаад алгадаад сэрэх гэтэл сэрэхгүй байхаар нь би айгаад хувцсыг нь өмсөлсөн. Даагуур нь хар өнгийн өмд, дээгүүр нь хар өнгийн биеийн тамирын цамц, дотор нь нэг нэмгэн хувцас өмсөлсөн. Гэхдээ үүнийгээ сайн санахгүй байна. Хөлд нь торон материалтай саарал өнгийн пүүз өмсүүлээд ягаан өнгийн орны бүтээлэг мөн ойдлын машин бүтээдэг байсан цэнхэрдүү өнгийн давуугаар биеийг нь ороосон. Яг яаж ороосноо санахгүй байна. Тэгээд гэрээс гараад хашаан дотор байдаг төмөр амбарын хажууд очиж асаагурын гэрэл тусгаж байгаад нохооны үүрний хажуугаас том тааран шуудаг авч гэртээ ороод орон дээр хэвтүүлсэн байсан талигаачийг шууданд хийгээд амыг нь боолгүйгээр үүрээд гэрээсээ гараад аавдаа мэдэгдэлгүй шөнийн 03 цагийн үед гэрээсээ гарч явсан. Гэрээсээ гараад арх удаг хүмүүс цугладаг газарт авч очиж орхихоор болоод хашаанаасаа гарч урд зүгт явж дүүргийн автобусны буудлын хойгуур нарийн гудмаар гарч замаар хоёр тишээ харж байгаад зам хүндлэн гараад хотын төв рүү явах чиглэлээ дүүргийн автобусны буудлын гарын явган хүний гүүрэн дээгүүр гарч урд зүгт усны шуудууд агсан нарийн гудмаар явж айлын хашааны булан буюу харих удаг хүмүүсийн цуглаж харих удаг газарт очиж хашаа налууж тавиад гэрлүүгээ харсан. Би тухайн өдөр гэрлүүгээ орохоо өмнө гудамжиндаа хэрэлдэж маргалдаад зуралдаж байх үед аав хашаанаас гарч ирж гэртээ хашаандаа орж маргалд гэж хэлээд бид хоёрыг хашаандаа оруулсан. Тухайн үед талигааш гэрт орохгүй явлаа гэж хэрэлдэж маргалдаж байсан. Тэгээд талигаачийг хашаандаа гэртээ ороод заа нэг татыгээ дайрах үе гэж байсан. Тухайн өдөр амь хохирооч нас барсан хэмээн мэдүүлжээ. Энэ хэрэг дээр шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч болон гэрш нарын мэдүүлэг маш чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Шүүхийн шинжилгээний тайлбарласнаар талигаачийн биед учирсан гэмтлүүд нь нэг удаагийн санамсаргүй уналтаас үүсэх боломжгүй. Харин амьд байх үедээ хатуу мохоо зүйлээр олон удаагийн хүч хэрэглэсний улмаас үүссэн гэмтлүүд байсан.
Мөн эдгээр гэмтэл нас барахаасаа өмнө 24-өөс 48 цагийн хооронд учирсан байх магадлал өндөр бөгөөд тухайн үед эмнэлгийн тусламж авсан бол амь насыг нь аврах боломж байсан хэмээн шинжээч дүгнэж хэлсэн. Гэрч нарын мэдүүлгээр талигаач нь хамтран амьдрагчийн зүгээс удаа дараа хүчирхийлэлд өртдөг байсан бөгөөд хэрэг болсон өдрүүдийн өмнө болон тухайн өдөр ойрлж тусламж гуйж байсан явдал нь хөршүүдэд тодорхой сонсогдсон байдаг. Зарим гэрч түүнийг зодуулсан байдалтайгаар хашаа руу чирүүлж орсныг харсан бөгөөд түүнээс хойш дахин харагдаагүй гэж мэдүүлсэн нь шүүхийн дүгнэлттэй уялдсан юм. Мөн шүүхийн шинжилгээгээр хэргийн газараас олдсон гутас, хувцаснаас сэлдэрсэн цуснуудын ДНХ-г талигаач болон шүүдэгчийн их болох нь батлагдсан. Эдгээр бүх нотлох байрамд гэрчийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн шүүхээс шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үлдээж онц харгас цэрцгийн аргаар хүний амь насыг хохироосон хэмээн үзэж 17 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ хэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зөвхөн маргаан биш, хүний амь насанд хүрч болдгийг харуулсан бодит жишээ болсон хэрэг байлаа. Өнөөдрийн дугаар энд хүрээд дуусаж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.